Олон улсын гимнастикийн холбооноос эх олимпийн наадмын мөчлөгт хэрэгжих олон улсын шинжлэгдсэн дүрмээ танилцуулж, золмаар дэлхийн нийтээр энэ дүрм чилжиж мөрдөн хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. За манай улсаас олон улсын зэрэглэлтэй 2 шүүгч өнгөрсөн 2 дугаар сард Үзбекистан улсын нийслэл Ташкент хотноо олон улсын гимнастикийн холбооны сургалтанд хамрагдаад ирсэн юм. За эдгээр шүүгч нар энэ удаад өөрийн эх орондоо олон улсын гимнастикийн холбооны шинжлэгдсэн дүрмийн сургалтыг зохион байгуулжээ. Токио 2020 Олимпийн мөчлөгт уран сайхны гимнастикийн спортын олон улсын тэмцээн уралдаануудад мөрдөгдөх олон улсын гимнастикийн холбооны шинжлэгдсэн дүрмийн сургалт манай улсад боллоо. 2017-оос 2020 оны хугацаанд буюу эх Олимпийн мөчлөгт уран сайхны гимнастикийн спортын тэмцээнүүдэд мөрдөгдөх дүрмийн сургалтыг Монголын гимнастикийн холбооны хамт олон Монголын үндэсний олимпийн орооны Олимпик хаус танхимд зохион байгуулсан юм а. Зонол практик хосолсон энэхүү чухал ач холбогдолтой сургалтыг Монголын гимнастикийн орооны уран сайхны гимнастикийн техникийн орооны дасгалжуулагч тулах олон улсын шүүгч Баатар Жовын Эрдэнэзаяа Батуулдын халиу нар удирдах явуулсан юм. Энэ сургалтын хувьд гэх юм бол ихэвчлэн тамирчид маань илүү оролцож байгаа. За бас залуу шүүгчнэр илүү түрэн гарч байгаа. Тэгээ тамирчид маань өөрсдөө бас шүүлтийнхаа хувьд бас шүүлтээ мэдээд сурах юм бол дараа нь эргээгээд бас тэмцээн уралдаанд оролцоход илүү төхөн болох юм болов. Ягаад тэгэхээр ахлах насны тамирчид учраас илүү бас одоо шүүлтийнхаа хувьд ойлгох тийм насан дээр ирсэн байгаа учраас илүү тамирчдыг хамруулахыг зорьсон байгаа. Одоо энэ олимпийн циклийн хувьд гэх юм бол нэлээд онцлогтой. Өмнө нь бас манай шүүлт маань яг одоо тамирчид маань тэмцээний өмнө урьдчилаад картн дээр одоо хийх зүйлсээ дараалал нь бичээд өгдөг байсан бол одоо ямар ч тийм картны хэрэггүй болсон. Яг цэвэр шүүгчийн одоо ур чадвар шаардсан тийм болсон байгаа. Ямар ч тийм карт байхгүй. Шүүгч маань өөрөө яг тасгалын одоо тэмцээний туршид өөрөө бичиглэлээ хийгээд явна гэсэн үг. Манай улсад уран сайхны гимнастикийн спортын төрлөөр тамирчдыг бэлтгэж ажилдаг багш тасгалжуулагчид, мөн шүүгчид, тамирчдын төлөөлөлгээд нийтдээ 40 орчим хүн энэ сургалтанд хамрагдаа оролцжээ. Мөн энэхүү сургалтанд хамрагдаа оролцсон шүүгч нарыг улсдаа зохион байгуулагдах дотоодын тэмцээн уралдаануудаа шүүх эрхийг нь батламжлах юм байна. Энэ 5 сарын ихээр Агинск, Оросын холбооны улсын Агинск хот руу нийт бас 20 гаруй тамирчид маань одоо бэлтгэл сургалтаа хангаад тэмцээн уралдаан дээр явах гэж зэгч байна. Тэгээд бас одоо хамгийн том тэмцээн гэх юм бол 6 дугаар сард Казахстан улсын Астана хотод Азийн аварга шалгаруулах тэмцээн. За ерөнхийдөө бол дүрм маань хэрэгжээд бид нар өөрсдөө бас дотооддоо хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо том тэмцээндээ Азийн аварга шалгаруулах тэмцээндээ явахаас өмнө илүү бас одоо өмнө нь олон улсын тэмцээнүүдэд оролцох илүү чухал байдаг. Тэгжиж бид нар өөрсдөө очиод бас бидний одоо хийж байгаа зохиомж маань хийж байгаа гүйцэтгэлүүд маань яг илүү одоо сүүлийн үеийн дүрмэндээ нийцж байна уугүй байна уу гэдгээ бас илүүх мэднэ л дээ. Олон улсын гимнастикийн холбооны энэхүү сургалтын гол зорилго нь мэдээж Монгол улсад уран сайхны гимнастикийн спортын хөгжил, цаашдын ололт амжилтыг нэмэгдүүлэх, мөн дасгалжуулагч, тамирчдын дүрмийн мэдлэгийг шинчлэн сайжруулахад оршиж байгаа юм.